Би зоригтой байхыг хүсэж байна. Би юунд ч байсан би зоригтой байхыг хүсэж. Ямарваа нэгэн зүйлээ хэлсэн ч гэсэн би зоригтой байхыг хүсэж байна. Ер нь монголчууд аюу зориггүй шүү. Гэхдээ ингээл юулдаа харин тэгээд ингээд хэлэх. Гэтэ чи битгий гомдороо цаа юу гэл. Гомдсон ч одоо яах вэ тэгэл би Есүсийн номлыг сонсоод би бараг л ингэдэж шүү. Дэлтчихдэг шүү. Бараг нөгөө фарисеучуудыг энэ төр бодоод бүр фарисеучуудыг Есүс тэгж байгаа байхгүй. Та нар бол булшнууд хүмүүс та нарын дээгүүр гიშгэлдэг гэж. Тэгсэн чинь тэндээс хуулийн багш нар яасан бэхэд та биднийг гутаанд оромжилж байгаа мó гэдэг. Тэгэнгүүт Есүс фарисеучуд руу харж ирсэн шууд тэднэр рүү хараад хуулийн багш нар та нар золгүй ээ. Та нар одоо сүлүү те бүх ногооныхаа 11 та нар хүмүүсийн ачаан дээр тамтаггүй их ачаа тавьдаг мөртөө тэрэн дээр хуруугаач одоо дүрхийг хүсдэггүй та нар ямар золгүй вэ? Тэ түүнээс гүгөө яна уучлаарай те би бас те дургуйч үргэцэн нэтээс үнэхээр тийм заваа юм ерөөсөө байхгүй ба ш. Бараг Есүстэй юм яриул тэл эргүүлэл зүгээр хутах шүнгнээл орж ирнэ гэж үлээж ах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр бидний эзний дотор өөрөө тэгж хурцлагдсан. Тийм учраас Иохан Патмос арал дээр Есүсийг харахтаа амнаас нь илд зухууж байсан гэж хэлсэн ба. Бид нар зүгээр хизээч сүнс дотор сэтгэж уншдаг учраас энэ ямар балаа юм бэ? Амнаас нь сэлэн зохицсон те. Тэгээ хүн яаж ярьдсан болоо. Чи сэлэн биш. Яагаад гэвэл еврей ном хэлэхдээ миний үг бол хоёр талдаа эртээ илтнээс ч хурц гэж. Тэгээ бид нар ингэж айж болно. Гэхдээ ингэж хурц үг мөг хэлэхээр хавь ойрд хүн тогтохгүй нэг. Угаасаа тогтохгүй. Амар хурц юмны дэргүүр гүгээл гэдэг хүн гэж байх уу? Амар хурц утга барьчаал дээш доош шидээл ингээс маяглаад гэдэг хүн байх уу? Бүгд болгоомжилдаг. Яа эсгүүлчихгүй тулд тийм ээ. Хурц байхад айх юм байхгүй. Хурц байдал ч өөрөө зөрөгтэй байдал. Ингээд ярих юм бол бид нар Авраамийн ерөөлийг өшөө илүү гүнзгий ухаж болно. Би үнэхээр таныг тэн дотор хөгжөөсэй гэж хүсэж байна. Мөн хаа би танаас залбирanгуйж байна. Үнэхээр та биднийг хөгжүүлээч энэ бүхэн дотор. Яагаад гэвэл бидний шашинлаг байдлаас үнэхээр залхаж. Бидний шашны боолчлоос үнэхээр залхаж. Та өөрийнхөө ард түмнийг энэ боолч дотроос татан гаргаж ирээч эзэн минь. Энэ шашинлаг систем тогтолцоо яаж нуран унж байгааг та бидэнд харуулаач. Мөнх эцэг. Учир нь бид нар өөрсдөө энэ системийг барьсан юм аа. Бид нар өөрсдөө энэ системийг өөрсдийнхөө гараар барьсан юм. Энэ бол таны амлсан Исаак байгаагүй. Энэ нь таны амлсан сүм байгаагүй. Харин энэ бидний таны амлалтанд итгээгүй учраас өөрсдөө үйлдэж гаргаж ирсэн Ишмаил байсан юм аа мөнх эцэг минь. Хайр таа үнэхээр бидний сүнс дотор гүн ажиллаач гэж залбирanгуйж та биднүүсийг тийм ээ бидний дээр тамгаан тавихын тулд та биднийг тэр шалгалтуудаараа оруулаач эцэг минь. Та биднүүсийг шалгаач, бидний зүрх сэтгэлүүдийг шалгаач. Учир нь бид нар ирэх өдрүүдэд юу биднийг хүлээж байгааг мэдэхгүй байна. Харин бид нар танаар тамгалагдсан байхыг хүсэж байна. Бид нар ялан дийлэгчд байхыг хүсэж байна. Бид нар үнэхээр ямар ч хязгааруудыг сэтгэлж чаддаг нэгэн байхыг хүсэж байна. Бид нар тэр даруй сүнс дотор тантай уулздаг хүмүүс байхыг хүсэж байна. Мөн хаваа бид нар тэр нядлуулсан хургийг харахыг хүсэж байна. Бид нар тэр Давидын удмын ялан дээсэн Юдагийн овгийн арслан харахыг хүсэж байна. Бидний сүм чуулган дотор та сэнтигээ бариач мөн эцэг минь. Хайраар баян аава. Эцэг минь таны сүнслэг ойлголтуудыг та бидэнд үнэхээр хийж өгөөч эцэг минь. Та үнэхээр биднүүсийг тэр сүнслэг ойлголтын дотор хөгжүүлж өгөөч. Үнэхээр тэр сүнслэг ойлголтын дотор биднийг хөгжүүлж өгөөч. Та тэр сүнслэг ойлголтыг бидний дотор бүр амьдрал болгож өөрчилж өгөөч эцэг минь. Учир нь таны ярьж байгаа бүх зүйл ам, зам, үнэн юм а эцэг минь. Халелуя. Үнэхээр аваа та бидний дотор ажиллах болтугай. Үнэхээр та бидний дотор ажиллах болтугай. Дахин амьсан Есүс. Дахин амьсан Есүс. Нядлуулсан хураг. Үнэхээр зохист нэгэн. Цоо ирүүл тэр нэгэн. Тэр датцсан номыг нээх зохистой. Тэр нууцуудыг биднэрт нээж дэлгэж өгөх. Цорын ганц эрэхтэй нядлуулсан хураг. Халелуя. Есүс танд бүх алдрыг бид нар өргөж. Оо Есүс, Есүс, Есүс. Та биднийг өршөөн нэгүсэх болтугай. Та биднийг өршөөх болтугай. Та биднийг уучлах болтугай. Та биднийг өршөөх болтугай. Та биднийг үнэхээр энэ үеэс гэтлэх болтугай эцэг минь. Халелуя. Таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрчгээ биелээ олох болтугай.
Оо, ялгуулсан эзэн, яссан эзэн, халелуя. Яссан эзэн та бол хаан юм а. Танаас өөр хаан гэж байхгүй юм а. Халелуя. Үнэхээр таны эрх чөлөөний сүнс бидний дотор чөлөөтэй ажиллаа хийх болтугай. Бүхий шашны боолчлоос чөлөөлөх болтугай. Магтаал залбирал өргөл бүхий зүйл дотор та биднийг эрх чөлөөтэй болгож өгөх болтугай. Халелуя. Баярлалаа. Ирэх өдрүүдэд бид нар таны гайхалтай ажлуудыг өөрсдийнхөө амьдрал дээр харахыг хүсэж байна. Та бол ажиллах бөгөөд таны бүхий л ажлуудыг бид нар өрөөж байна. Бүхий л ажлуудыг өрөөж байна. Хайрт эзэн аврагч Есүс Христийн нэрээр би ярьж байна. Амен. Халелуя. Зөвхөн эзэнд нэг гайхалтай алга ташлыг өргүүл ямар вэ? Халелуя. Бидний эзэн Есүс Христ үрд мөнхөд магтагдах болтугай тийм үү? За та нартай амжилт хүсье. Би дахиад зарлая. 30-нд Филипп пастор маань ирэх байгаа. Бид нар эндээ цуглана. Тэгээ тэр болтол та нар өнөөдөр авсан хоолоороо өөрийгөө маш сайхан болгоомжтойгоор тэжээ шүү. Хахаж өгөх юусоо болохгүй. Хоолны хордлого болж болохгүй. Баяртай.